Ер нь бидний сүүлийн 30 жилийн алдаа оног харахад энэ хариуцлагын тогтолцоо гэж чухал зүйлийг орхитуулаад байгаа. Үе шаттай сайжруулна, дэмжин, хөгжүүлнэ, нэмэгдүүлнэ гэдэг үгнүүд бол Монголын хамгийн үн цэнэгүй үг болж байна. Тэгэхээр ерөөсө хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй байгаамаа. Жишээ нь одоо энэ хоёр том бүтээн байгуулалтын ажлыг дэмжихээс өөр арга байдаггүй. Оруулж ирж байгаа хуулийн дээр нь хариуцлагын тогтолцоо байдаггүй. Засгийн газар улсын их хурлд хариуцна гэдэг ганцхан өгүүлбэртэй. Тэгэхээр тодорхой хоёр нөхцлөөр одоо энэ хуулийг бол дэмжих шаардлага үүсэж байгаа. Нэгдүгээр хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг одоо тодорхой болгомоор байгаа. Энэ бол одоо нэг удаагийн хууль 2030 он гэхэд энэ одоо хууль хүчин төгөлдөр үйлчлээд дуусгар болгоно гэдэг хугацааг зааж болох уу гэдэг асуулт байгаа. За хоёрдугаарт нь олон улсын аудитыг оруулна, жил болгон оруулна гэдэг энэ заалтыг энэ хуулинд оруулмаар байгаа. Улсын хурлын гишүүдэд. Тэгэхгүй бол нэг юм ерөнхий хууль, тунхагийн хууль хэдүүлээ гаргаж болохгүй байна гэдэг ийм хоёр асуултыг өргөн барьж байгаа засгийн газраас асууя. За төслийн удирдах нэгжээс одоо их тодорхой зүйлийг асуумаар байгаа. 2025 оноос эхлээд зээлийн хүү гүгээд ихэлсэн гэж ойлгож байгаа. 2025 онд бол анхны тэзүүгээрээ бол ашиглалтанд орох болов гэсэн төсөөлөлтэй байсан. 1 тэрбум долларыг зээлээд одоо бол ингээд энэ хууль батлагдсанаар 2.4 дахин нэмэгдээд 2.4 тэрбум доллар буюу 8.4 их найдын зээл авах гэж байна гэж ойлгож болох уу? Зээлийн хүүнд нь нийт төлөвт нь 2 их найдыг төлөх юм байна. Ингээ энэ нефт барих, боловсруулах үйлдвэр 10 их найд орчмоор зээлээ төлөөд эдийн засгийн эргэлтэнд орох буюу ашиглалтанд орох юм байна гэж ойлгож болох уу? Энэ дээр тодорхой хариулт өгөөч. Хамгийн сүүлд нь газрын тос боловсруулах үйлдвэрийн 30-40%-ийг хөрөнгийн зах зээл дээр гаргах энэ бодол санаа байгаа мүү? Яагаад энэ одоо иргэдийн оролцоо, иргэдийн хяналт, дотоодын аж ахуйн нэгжүүдийг энэ хөрөнгийн зах зээлээр дамжуулан засаглалыг сайжруулах чиглэлээр ингэж алхам хийхгүй байгаа юм байна гэдгийг асууя. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц дээр сэргээгт хэрчим хүчний зөв зөвхтэй зөв төсөл учраас энэ төслийг ногоон боондоор санхүүжүүлэх энэ боломж байгаа мүү? Ер нь бидний зээл гэдэг дээр энэ холимог санхүүжилтийн тогтолцоог татах боломж байна уу гэдгийг би бас түрүүчийн чуулган дээр асууж ирсэн. Энэ дээр одоо та бүхнээсээ бас тодорхой хариултыг авъя. Энэ зээлийн хүүн дээр бид нар бас бодлоод тоогоо буруу хэлсэн байж магадгүй. Яг тодорхой та нар тоо хэлэхгүй байна. Ерөнхий юм хариултыг энэ төслийн нэгж бол олон удаа хэлж байна. Тийм учраас хуулийн дээр бол би хоёр заалт оруулъя гэж байгаа. Энэ хууль бол нэг удаагийн хууль. Үйлчлээ дуусгах ёстой. Тэр хугацаанд хязээ байх юм. Хоёрт бол энэ олон улсын аудитыг бол жил болго оруулъя гэдэг ийм заалтуудыг оруулъя гэсэн асуулт байна. Баярлалаа. За Загжин Мэнцэхан сайд хариулъя. За Баатар гүшиний асуултанд хариулъя. Эрдэнэ усан цахилгаан станцын төсөл бол бүгд найрамдах хятад улсын тэрбум долларын одоо хөнгөлөлтөд зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл. Хөнгөлөлтөө нөхцлөөр авчихсан. Энэ зээлийнхээ дотоод зарцуулалтын дотор нэг төсөл нь бол Эрдэнэ төсөл. За тэгэхээр энэ төсөл маань одоогийн байдлаар 30% гүйцэтгэл нь олгодод явж байгаа эхэлчихсэн төслөө. Тэгэхээр бид энэ төслөө харин энэ цааш нь гацаахгүйгээр дуусгах зорилгоор энэ хуулийг оруулж ирсэн байгаа. За 90 зүгээр мэдээлэл өгөхөд Эрдэнэ төсөл бол 253.1 сая долларын төсөл 2% хүүтэй. За хугацаа нь 20 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нь 7 жил. За газрын тос мөн ялгаа байхгүй 7 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөн хугацаа 20 жил. 1.7 их найд дэвртгтөө жилийн хүн 175 штэ. Газрын тос бол. За ингэ явнаа. За Эрдэнэ энтхийн зээл бол зөвхөн энэ үйлдвэр барихад зориулагдана. Нефт ихт. Юу бол Эрдэнэ бол их усрын хятадынхаас ийм л хоёр их усрын явж байгаа. Ер нь одоо манай явж байгаа бүх зээлүүд холимог санхүүжилттэй явж байгаа. 5% хүртэлх нь Монголын засгийн газар өөрөө гаргаж байгаа. 95% нь санхүүжүүлэгч зээл болгогч газраас санхүүжүүлээд ингэ явж байгаа төслүүдээ. Тэгэхээр бид нар одоо таны зээлийн хүүн дээр толгой дараагаар ялчих.
За ажлын хэсэг 4-р микрофон тулга дарга хариулъя. За гишүүний асуулт нэмэлт хариулт өгье. Газрын цус боловсруулах үйлдвэрийн хувьд бол яг одоо хүртэл нийт 12.4 сая долларын зээлийн хүү төлсөн байгаа. Зээлийн хүүг бид нар гадаад зээлийн ашиглалтын дүн дээр төлдөг. За нийт төслийн хугацаанд иргэн төлөлтийн хуваараас нь аваад үзэх юм бол газрын цус боловсруулах үйлдвэр дээр нийт 454 сая ам долларын зээлийн хүү төлөхөр байгаа. За Эрдэнэ бүрэн дээр бол нийт 89.8 сая долларын зээлийн хүү төлөхөр байгаа. Эрдэнэ бүрэн дээр л одоо зээлийн хүү төлөгдөж эхлэегүй гэсэн. Ашиглалт гараагүй учраас. Ногоон бондын хувьд бол үрийн удирдлагын стратегиэр одоо засгийн газар бонд гаргахаар бол зөвхөн данхил санхүүжүүлэх зорилгоор гаргана. Шинэ их үүсвэр бол татахгүй гэсэн ийм стратеги 26-28 оны үед хэрэгжиж байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө ногоон бонд бид нар засаг дахиж гаргахгүй гэсэн. Одоо бонд гаргах юм бол өмнөх бондоо төлөх зорилгоор л бонд гаргаж байгаа гэсэн.